За намайг Бат Ирүүлт гэдэг би сүүлчийн 1 сар энэхүү глобал өдөртөгчийн IBT-ийн TOEFL-ийн ангид 1 сарын хугацаанд одоо сууж байна. Энэхүү сүүлчийн 1 сарын хугацаанд миний сонсох, бичих, ярих болон унших чадвар маш хурдан хөгжиж чадсан. Би үүндээ маш их баяртай байна. Тэгээд энэхүү сургалтын бас нэг давуу тал гэвэл бичих болон ярих чадварыг гадаад багш нар зааж өгдөг. Одоо биднэрт энэхүү хичээлүүд маань илүү сонирхолтой, илүү ойлгомжтой болж өгдөг. Одоогоор би IBT TOEFL өгөөд өндөр оноо авах зорилготой байгаа. Тэгээ үүндээ би хүрнэ гэж найдаж байгаа. Тэгээ энэхүү IBT TOEFL ашиглаж би улмаа Тайван улс руу очиж сурах бодолтой байгаа. Одоо IBT TOEFL сонирхож байгаа хүмүүс энэхүү сургалтыг сонирхож үзээрэй гэж зөвлөе. Сайн байна уу, Баянга гэдэг. Би глобал өдөртөгч сангийн хагас жилийн IBT TOEFL-ийн ангид суралцдаг. Глобал өдөртөгч сангийн IBT TOEFL-ийн ангид сонгосон шалтгаан нь суралцах арга барил өндөр түвшинд бэлтгэгдсэн бөгөөд гадаадын програмчлалд илүү ойртсон, мөн суралцахад маш таатай нөхцөлтэй 7 хоногт 4 удаа 2 цагаар хичээлдэг, сургалтын практик онол зэргийг нэгэн зэргээр хослуулж явуулдаг. Америк багштайгаараа даваа талтай бөгөөд Монгол оюутнуудаа тулж харьцаж хичээлүүдээ маш сонирхолтойгоор явуулдаг байгаа. Миний хувьд IBT TOEFL-ийн ангид суралцсанараа англи хэлний унших, бичих, ярих чадварыг IBT TOEFL-ийн шалгалтын түвшинд бүрэн эзэмших боломжтой болсон. Мөн би глобал өдөртөгч сангийн шугамар 50-ны Нанхагийн их сургууль 100% тэтгэлэгтэй суралцах болсондоо маш их баяртай. Оюутан залуучууд та бүгдээ ч мэйл энэхүү хөтөлбөр тамирагдан гадаад ихтэй сургуулиудад тэтгэлэгтэй суралцахыг уриалж байна.